За бид гурав бол 1974 оны төгсөгчдийн төлөөлөл байна. Бид бол ардын багш Чойжсрын багшийн шавнаар юм аа. За Тэнхимийнхээ 80 жилийн ойн баярыг тохиолдуулаад Монгол Улсын их сургуулийн Монгол хэл уран зохиолын ангийн төгссөн нийт төгсөгчдөө болон багш нартаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье. За сайн байцгаана уу? Одоо Монгол хэл шинжилгээний тэнхимийн 80 жилийн ойг одоо болж байгаа энэ баярыг тохиолдуулан манай ангийн одоо 1977 он төгссөн төгсөгчдийг төлөөж бид одоо мэндчилгээ дэвшүүлэхээр ирсэн юм аа. Ангийнхан бол 77 он төгссөн. Тэгтээ бол 32-уулаа төгссөн 2 Вьетнамтай, 2 Орос оюутантай хамт 77 оны төгссөн юм аа. За тэгээд биднийг одоо 1972 оноос 77 оны хооронд бол 5 жил суралцахад бол одоо Монгол Улсын Монгол хэл уран зохиол хэл шинжилгээний одоо сайхан багш нар нэртэй одоо алдартай сайхан багш нар хичээл зааж байсан. За иш тосон дом багш, шадын лосон багштай. Тосон дом багш, тэгээд Цэхас Баатар багш, Чойжсрын багш, Цэсх Баатар багш. Шариу багш маань, Гадан багш, Жамба Жансан багш, Шархуу багш, Болон багш гэх мэт. Тэгээд одоо бид нар бол олон сайхан одоо эрдэнэт мэрэгдээр хичээл заалгаж төгссөн юм аа. Багш нартаа бол баярлан бахархаж, талархаж байдгаа бас энэ өдөр илэрхийлье гэж бодож байна. Ингээ манай анги бол жоохон онцлогтой байсан. Ягаад гэвэл Монгол Улсын түүхэнд одоо Япон хэлний боловсрол Япон хэлний сургалтыг эхлүүлсэн анхны анги байсан. Монгол хэлний анги, Монгол хэл утга зохиолын ангиас 6 оюутныг Япон хэл одоо анхан Монгол Улсын түүхэнд анх удаа Япон хэл заахаар сонгож авсан. Мөн 1975 онд Япон хэлнээс гадна хятад хэлний сонгон суралцах гэдэг ангийг бас Монгол хэлний утга зохиолын ангиас авч одоо зааж сургаж эхэлсэн. Энэ ангиуд одоо Монгол хэлний багш нар, Япон хэлний орчуулагч багш, хятад хэлний орчуулагч багш гэсэн мэргэжлэр төгсөж юм аа. Тэгээ манай ангийн одоо багш нар бол Монгол Улсын одоо боловсролын одоо салбарт 40 гаруй жил багшилсан. Монгол хэл уран зохиолоо зааж байсан багш нар бий. Мөн Япон хэлний багшаар ажиллаж одоо судалгаа хийж, шинжилгээ хийж ирсэн багш нар бий. Хятад хэлний одоо салбарт бол бас нэлээд одоо хичээл зүтгэлтэй ажилласан одоо эрдэмтэн судлаачид бас бий. Тэгээд бид бүхний одоо 40 гаруй жилийн энэ боловсролын түүхэнд Монгол Улсынхаа хөгжилд оруулсан өчүүхэн хувь нэмэр байгаа боловч энэ маань бүх үндсийг бол манай Монгол хэл утга зохиолын хэл шинжилгээний салбарын одоо багш нарын минь эрдэмтэн багш нарын минь ашигавья. Энэ багш нарын минь одоо заасан сургасан одоо бүх зүйлүүд биднэрт одоо бидний бүх амьдралын туршид одоо үндэс суурь нь болж байсан. Бид нар дахин хэлэхэд багш нараараа бахархаж, талархаж, хүндэлж, хайрлаж явдгаа илэрхийлмээр байна. Тэгээд 80 жилийн ойг тохиолдуулан цаашид одоо Монгол хэл шинжилгээний одоо хөгжилд хувь нэмрээ оруулж байгаа эрдэмтэн багш нар, оюутан сурагчид цаашдынх нь одоо сурах хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье. За бид бол Монгол Улсын их сургуулийн хэлвэчгийн факультетийн Монгол хэл уран зохиолын төгсөгчд байна. Одоо төгсөөд бараг 50 жил болж байна да. Ингээд өнөөдөр Тэнхим маань 80 жилийн он цугларч болж байгаа бид нар их баяртай байна. За манай ангийн одоо төлөөлөл ирсэн. Дөрөв байна. Отгон Баатар, Дашорших, Бадам Дорж гэдгийн 4 хүн ирсэн байна. Тэнхимийнхээ ажил үйлс Тэнхимийн олон багш нартаа сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Намайг Дэмбэртэр гэмээ. Ямиг асуулт таатагсаад Монгол Улсын сургуулийн Монгол хэлний төгссөн. Одоо манай ангийнхан ингээд энэ талаас их ятг хэмтгий байж байна. Дараа нь дипломат, нэр дипломат баяргүй байж байна.
Эран мөнгө шаргад байж байна. За тэгээд ингээд бид хэд ингээд байж байна. Тэгээ өнөөдөр энэ оюун баяртай оролцоод маш их өндрөсөд байж байна. Сургууль маань одоо банк системд хөгжиж урд төрхнийхээ програм өргөн сайхан програмтай гадаад дотоод харилцаа сайхан хөгжиж ийм сургууль байгаа юу тэнхэн болжээ. За бидний үед олон сайхан эрдэмтэн багш нар байлаа. Тэгээд багш нарыгаа өнөөдөр бүгд сайхан дурсаж одоо ярьдаа сэтгэл сайхан байна. Хийж бүтээсэн юмудаа сайжруулснаа. Тэгээд энэ хагас хэдэн 46 жилийн дараа одоо төгсдөө хойш их сургуулийнхаа зургийг заад ингэж ашиглаж энэ аль эрдэмтэн багталтайгаа уулзсандаа соёлын баяртай байж байна. Тэгээд одоо та бүхэнд сайхан хэрүүгэн сисгэлтийн хөгжөлтөөр гэргэн дэвшүүлж байна. За би бол Лувсанжийн Чулуунбаатар гэж хүн байна. 1976 онд Монгол Улсын их сургуулийн Монгол хэлний ангид ороод 81 онд төгссөн. За манайх одоо 44 хүн төгссөнөөс одоо улсын хорондоо ажиллаж байна. Манай ангиас одоо 3 гавьяат 5 эрдэмтэн төрсөн. За Чалмаагийн Ялгаа, Гомдоржийн Хорос сүрэн бид 3 гавьяат болсон. За Буян тогтох Бүрнээ, Чулуунбаатар, Өвөр Тунгалаг, Цээгнараа эрдэмтэн болсон. Тэгээд Монгол Улсын их сургуулийнхаа монгол хэлний одоо эрдэм мэдлийг эзэмшиж энэ тэнд багшилж улсын хорондоо 45 жил багшилсандаа их баяртай байна. Нанжлын одоо ангийнхандаа болон нийт Монгол хэл соёлын сургууль одоо хэлвэчийн байгальтай төгссөн бүх хүмүүс баярын мэнд хүргье.